2025 оны төсөв одоо хэлснээс хойш буюу одоо 2 дугаар үйлрлийн дундаас эхлээд төсөв дээр одоо төсвийн татврын орлого одоо саадах. За ялангуяа за гадаад худалдаан дээр одоо манай ол түүхийн хэдүүд болох одоо нүүрсний үн одоо нодлон төсөв баталж байх үеийнхээс даруй 50%-аар одоо буурсантай холбогдуулаад төлбөрийн тэнцэл дээр маш том хүндрэл гарч ирсэн. Та бүхэн нэг маш сайн санаж байгаа. 4 сард одоо экспортыг дэмжих ажлын хэсэг байгуулагдах үед төлбөрийн тэнцэл 600 сая долларын алдагдлаа байсан. 600 сая долларын алдагдлаа байсан. За мөн төсвийн одоо татврын орлого бүрдүүлэлт одоо сарынхаараа мөн тодорхой хэмжээнд бас саадаж эхэлсэн ийм цаг үе байсан. За эндээс одоо макро бодлогын одоо тэнцвэржүүлэх ийм арга хэмжээнүүд авч эхэлсэн. За ингээд шинэ засгийн газар бүрдээд 7 сард одоо төсвийн тодтол хийж 2.3 их найдаар одоо төсвийн зардлыг бууруулсан байдаг. За эдгээр одоо макро ийм тохиргооны одоо мөнгөний бодлого, төсвийн бодлого дээр одоо дамнсан ийм зэрэг эдгээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. За ингээд тодорхой хэмжээний үр дүнгууд гарч ирж байна. За та бүхэн мэдээлэлүүд авсан байгаа гэж бодож байна. За Монгол улсын валютын нөөц одоо анх удаа 6 тэрбум доллар одоо давж гарлаа. Дэлхийн нийтээр олон улсын байгууллагуудын одоо топ 3 гэж хэлдэг зээлжих зэрэглэлийг тогтоодог агентлагуудаас гурвуулан дээр нь одоо манайх зэрэглэлээ хамгаалж чадлаа. Мөн хоёр дээр нь зэрэглэлээ нэмүүлж чадсан. За энэ бол одоо бид 12 жилийн өмнө одоо хүрээд байсан зээлжих зэрэглэлийнхаа өндөр тэр одоо хэмжээгээр бүтсэн байгаа. Өөрөөр хэлбэл 12 онд бид одоо зээлжих зэрэглэлээ алдаж эхэлсэн. Тэрнээс хойш одоо ингээд 12-оос 13 жилийн дараа одоо бид одоо энэ зээлжих зэрэглэлээ эргүүлэг олж авч чадсан ийм амжилт гарсан энэ жилийн үед бол энэ бол одоо өөрөөр хэлбэл макро бодлогын үр дүн юм байна. За мөн одоо 3650 төгрөг хүрээд байсан одоо Америк ам долларын ханш өнөөдөр 3544 төгрөг боллоо. Хайрцангуй чангаж докторжиж ирлээ. Өөрөөр хэлбэл ойрын хугацаанд он гараад бид одоо нөөц буурах гэдэг ч юм уу эсвэл валютын ханшаа алдах ч гэдэг юм уу ийм хэрэгсэл бол байхгүй болсон. 9 сараас эхлээд сар бүрийн төлбөрийн тэнцэл 40-оос 50 сая долларын эерэг гарч ирсэн. За ингээд нөө 4 сар төлбөрийн тэнцэл маань 600 сая долларын алдагдлаа байсан бол ингээд 11 сарын байдлаар 144 сая долларын ашигтай гарч ирсэн төлбөрийн тэнцэл байна. Одоо энүүний үр нөлөөгөөр экспорт маань одоо хэдийгээр буурсан хэдий ч импортыг хумих одоо макро бодлогууд бол одоо үр нөлөөгөө өгсөний үр дүнд саяын одоо эдгээр нааштай арга хэмжээнд авч ирсэн. Харин энэ мань одоо төсөв дээр очихоор одоо жишээ нь импорт буурахаар гайлаар орж ирдэг импортын татвар буурч эхэлж байгаа гэсэн. За мөн одоо энэ жил одоо бүтэн одоо ажиглагдж байгаа энэ манай нөөцний үний бууралтын 50%-аар бууралт нь манай одоо хамгийн том орлогыг бүрдүүлдэг уул уурхайн салбарт одоо маш том одоо зохилт болсон. За ингээд 11 сарын 30-ны байдлаар одоо сүүлийн саруудын орлого бүрдүүлэлтийн явцыг хараад за мөн 11 сар 12 сарын орлого бүрдүүлэлтийн явцыг харахад 2025 оны одоо үлдсэн сар одоо 12 сарын үлдсэн оногуудад нийт 2.3 их найдаар орлого тасаж болзошгүй ийм хөндрөл одоо бий болоод байна. За тийм учраас үлдсэн хугацаанд одоо эдгээр одоо татврын орлого бүрдүүлэлтэн дээр одоо бүх хүч боломжоо одоо дайчин ажиллаж байна.